За сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө, өдөр, орой минь. За тэгээд одоо миний ярьж өгч байгаа манга бол Одатас элтний мастер байгаа энэ дараагийн партнергаа манайха сабаан дараад өгөөрэй, лайка дараад бас төлөвлөлийн уламж хайстай та нарын гэдэг комент хэсэгт үлдээж байгаа өөр манга ч юм уу, манхогийн нэр ч юм уу, эсвэл аним, кино те хөтөрлийн байж болно зүгээр нэрийг бич орхичороо би харж байгаа тийм болохоор бол ингээд гоё ингээд тайлбарлаад задлаад ч юм уу те оруулж болно шүү партуудаараа гэдэг. За тэгээд сабуудаа дараарай бөөнд ингээд олуулаад үзэж байгаа юм чи илүү чааштай ингээд гоё бичлэг орох болохоор сабаан гоё дараарай. За зү олон юм л үү левчлэнд орж байгаа. Одоо үзэгдэл маань яаж эхэлдэг вэ гэвэл ингээд шөнийн тэнгэрт ингээд нэг тэргэл саран мандсан ийм нэг орой нэг ингээд Хүлэгбаатар элдэн дэрх тусаа ачиж байгаа те хөшрөлтийг хуурах аргагүй юм да. Өвлийн агаар ясангүй мэдрэгдэх хүйтэн болжээ гэсэн байдлаар ингээд догсч байдаг элдэн дэрх цусыг нарчаад тэгтэл тийм ой модон донд сүн андараа те эдий таатай ч гэсэн чи нэг бол тэнийг эсвэл тэнийг болж үжилж байна. Тэн гэдгийг чинь мэдгүй ч гараа дээр бирлээ гэж хэлсэн чи цаанц нь манай болоод те эрхэм сатанга аюу тийм ээ би байна. Би чи болоод гэдэг нь байх нь ядуусын хорооллыг хөдөж ирнэ гэж байсан. Шараас цэнхэрнүүд хүн харвал язгууртан гэж бодохоор юм. Энэ бол боссын өгсөн захиа. Эсрэг тал нь Хүлэгбаатар байсан хөсний зэргүүд авсан. Тэгээд л миний тусламж хэрэгтэй болж гэсэн ч болоод би таныг замчлаа. Бид 2 өдрийн дараа шөнөөр очино. Гэж шууд эргэж хараал явсан чинь нөгөө ийм тэнэг хүнийг даах хэсгээ мэдэхгүй юм да. Гэсэн ч болоод би таныг замчлах чадвартай хүн шүү. Гэсэн чинь нөгөөд нь үгүй байлгүй байх та. Ийм тэнэг юм хийж байгаа хүн ухаантай байна гэж байхгүй. Гэсэн ч болоод харж чадсан тий. Эргэл хараа явцдаг. Гэсэн чи нөгөөд хүн тий явж байхдаа энэ буруу зам байна гэвэл алан шүү. Гэсэн чи болоод дахиад эргэж хараад хүүтнэр хангад эргэл. Хоцролгүй яваарай гэж цай. Би бас анхны даалгавраа балалмааргүй байна гэж хэлээ. Цааш яваад гэсэн нөгөөд хүнтэй харсан. Юу вэ? Би албаар амар харагдах гэж байхад намайг тоосонгүй. Гэл багхийн нэмсгэл тодруулаад. Ийм болохоор л хоорхой түн дуртай байх нь хөгжүүлж болохоор л хүүхэд байна. Гиснэр ингээд бол энэ чаптер маань эхэлдэг байгаа. Тэгээ тэр хоёр маань явсаар байгаад нэг агуу дотор ороод ирсэн гэдэг. Гал түүдэх галын дээр хоёулаа сууждыг тойроод. Гэсэн чинь нөгөө болоод нөгөө Хүлэгбаатар руу хараад нөгөө Хүлэгбаатар тий. Яагаад над руу хараад байгаа юм? Тэтгэвртэй гарсан Хүлэгбаатар ангуудаа гарч байгаа юм гэж болоод. Ойроос бол тийм ээ. Чи хөдөөнийх юм уу? Та хаанаас ирсэн юм гэж асуусан чинь нөгөө тий. Ика гэсэн чинь. Хөөх бүр тосгоноос ирсэн хүн байна гэж шоолоо инээдэг. Гэсэн чинь нөгөө тий. Замаасаа төөрөхгүй байсан чинь дээр шүү. Төөрвөл чамайг 2 шиг шууд хуваан шүү. 2 хэсэг хуваан шүү гэсэн чинь. Болоод хөөе битгий амир юм хэл. Хүлэгбаатар харьяа сүрдүүлээд байдаг гэсэн. Гэл болоод тэгэл үхрийн шинхэн мах гаргаад ирдэг. Тэгсэн чинь нөгөөт нь тэг Хүлэгбаатар өө шинхэн үхрийн борц байна. Минийх байна уу гэсэн чинь болоод надад илүү борц боож өгөөгүй. Танд хоол байхгүй юм уу гэсэн чинь нөгөөт нь байгаа гэж хатсан борцоо гаргаад ирдэг. Тэгэл нөгөө болоотой шинхэн борцнууд гоё түүдэх галынхаа тэгээ шинхэн махнууд шараал байдсан чинь нөгөөт нь новш гэж гоё үнэртэй байна. Хам жаала чамд надаас асуух зүйл байна уу гэсэн чи болоод гинэт яасан бэ? Би нэг махаар нэг асуултанд хариулъя. Энэ бол тэр бүр олдоод байхгүй боломж шүү гэж Хүлэгбаатар хэлсэн. Гэсэн чи манай болоод гэж бодож байна тий. Эдийг авах юм эдмэр байвал зүгээр л хэлчихгүй гэж нөгөө махаан тэгсэн нөгөө Хүлэгбаатар тий. Бацаана би бардам зантай хүн шүү. Хүлэгбаатарууд юм уу гэж байж л хариуд нь авдаг юм. Гэсэн ч болоод тэгтээ та тэтгэвртэй гарсан. Нөгөө Хүлэгбаатар тий. Би өдий хүртэл ингэж амьдсан. Гэсэн ч болоод шууд нэр гэж асуусан тий. Станга нас 42 гэсэн чи бацаана таавраа ашиглаж мэдхүү.
гаднаа л гэмгүү царайлж байсан юм шүү. Хүлэг Баатар булган аавраа ашиглаж чаддгүй. Бас жинхэнэ тулаанд аавраа ашиглана гэдэг бол тэс өөр зүйл гэсэн ч болоод тэгээд ашиглаж чаддаг юм уу чаддгүй юм уу гэж асуусан чинь нөгөө Хүлэг Баатар чаднаа гэсэн ч болооч бүгдийг ав гэлэн шууд махнуудаа урд нь байрангуудаа шууд те бүгдийг ав шууд ингээ те надаа аавраа ингээ те харуулад ашиглаа харуулцгаа гэж хэлсэн нөгөө Хүлэг Баатар те Хүлэг Баатар өгсөн зүйлийнхээ хариуд авах ёстой. Би заримдаа хүссэн зүйлээ хийдэг хүн сүүлийн хэдэн хоногийн дандаа борц идсэн болохоор болж байна гэсэн ч болоод нэрээ надад үзүүлэх юм уу гэсэн чинь нөгөө Хүлэг Баатар шууд сэлмэн гараад ирэл урдаан барайл нэг нүдэ аньсан ч болоод яагаад зүүн нүдэ аниад байгаа юм гэсэн чинь нөгөө тийм те миний сүнснийхээ гүнээс өөрийн ертөнцийг гаргаж ирэх хэрэгтэй. Би сүнснийхээ ертөнцөөс хүнээс өөрийнхөө ертөнцийг ер нь гаргаж ирэх хэрэгтэй гэж хэлээл учир хөдөлгөөр тэгэл шууд жаала хар сайн хар энэ бол Хүлэг Баатрын мөн чанар гэж шууд сэлмэн цэнхрээр гэрэлтэл шууд аавраатай болдог байгаа. Тэгэл шууд болоод нөгөөдч амар гайхаал. Тэгэл үзэгдэл манай хоёр гэдэг цайзын гадна ирсэн босч байдаг. Тэгсэн чинь Хүлэг Баатар те өөх заваа юм аа гуйлах чинь шиг санагчлаа гэсэн болоод яахан бохор байвал зүгээрээ Хүлэг Баатрын биш юм шиг гуйлах чинь шиг харагдсан дээ. Тэгсэн чинь нөгөө тийм те үгүй ээ би харагдах байдлаа яриаггүй. Би уур амьсгалаа хэлж байна. Би бол бардам Хүлэг Баатар. Яагаад энэ нүхээр орох ёстой юм гэж болоод надад таныг нууцаар авч ир гэсэн. Тиймээс урд хаалгаар орж болохгүй. Гэсэн чинь нөгөө Хүлэг Баатар те өөрөө танигдахаар юм байж тэгэл дотроо бодол өнгөрдөг. Гэсэн ч болоод одоо явцгаая. Би очиод танд ванд ус бэлдээд өгье гэж хэлээл тэгээд дагуулаа явдаг байгаа байна. Тэгэл ингээ явж нөгөө Хүлэг Баатар хачин чимээгүй байна. Гэсэн чинь болоод шүн болохоор тэр гэсэн чинь шууд урдна гэд баах хүмүүс үүдэг. Гэсэн чинь энэ газар угаасаа юм байдаг юм уу гэж Хүлэг Баатар асууж. Үгүй аль хэдийн тулалцсан бол та гэж урд нь баах хүмүүс цогц үйдэг. Энэ бол бүлэг хоорондын дайн болцсон байдаг. Тэгэн ч болоод салаад явцгаа би танд манай гişүүдийг мэдих арын хаалгад шилж өгнө. Гэсэн чинь Хүлэг Баатар чи яах юм гэсэн болоод би урд хаалгаар нь орноо. Одоо тэдний анхаарлыг хуваасан дээр дараа уулзъя гэж гүгээ явцдаг. Тэгэл болоод ингээл гүйж явсаар бол нэг юу уушин газартаа ороод ирсэн чинь чи эсэм минь ирлээ сайн байна гэж хоорхой шаргацсан байдлаар сууж идэг. Мөнгө авчирч бидэнд рүү төрүүлж дайрсан. Мөнгөтэй хүмүүс ч аргагүй юм өөр юм аа гэсэн чинь тэг болоод та зүгээрөө гэсэн чинь Хүлэг Баатрын төвшний үнэтэй тулдааг уудсан болохоор ийм болчихлоо. Голомт хүнийг авч ирсэн үү? Гэж болоод тийм ээ урд хаалгыг ажиглаж байгаа болохоор арын хаалга руу явуулсан. Тэр одоо ирж байгаа байх гэсэн чинь хорхой сайн байна. Бид маргааш мөнгө авчирч руу дайрна. Энэ удаад бид дуусгах болно. Тэр хэр байсан бэ? Дажгүй бидтэй гэж болоод зүгээрээ бас сайн хүн шиг байсан. Гэсэн чинь Стангач дажгүй сэтгэлтэй л дээ. Бас их хөнгөн шингийн юм бэлээ. Урчгсан юм байх та. Удаан амьдрахын тулд биеийн тордох хэрэгтэй шүү. Тийм ээ тэр бас аавраа ашиглаж чаддаг. Маргааш бидний өдөр болох байх гэсэн чинь нөгөө хорхой юу тэр хүрээд ирлээ гэсэн чинь нөгөө нэг те манай Хүлэг Баатар ороод ирсэн чинь шууд хорхотлаад тэр үнэхээр аавраа ашиглаж байсан юм уу гэсэн чинь болоод юу тийм ээ би харсан гэсэн чинь хорхой миний ард ор станга аавраа ашиглаж чаддаггүй болоод юу яриад гэл хэлсэн чинь ардталт нөгөө манай Хүлэг Баатар орж ирсэн цус мосондоо бодогдсон досч идэг. Гэсэн чинь те та их хол газар иржээ. Уулзааг удсан байх шүү. Хоорхэ гэл нөгөө Хүлэг Баатар зогсч идэг. Тэгснээр энэ чавдар дуустдаг байгаа.